Сайн байцгаана уу? Астратал байна. Та бүхэндээ 4-р сарын мэндийг хүргэе. За би амлсан ясаараа 4-р сард хамгийн азтай одтой байх 4 ордны талаар бичлэг бэлтгэлээ. За эдгээр 4 ордод та өөрөө орсон байна уу? Таны найз нөхөд гэр бүл ойр дотныхан байна уу гэдгийг сансаарай. За түүнээс гадна хамгийн сүүлд 4 орд маань яригдж дуусны дараа тусгай байр болох одоо 2 ордыг дурдах болно. За ийм болохоор бичлэгийг дуустал нь сонсгоо мартаоцай. За бичлэг рүүгээ ороод дөрөв нөгөө ордоо дуртахаас өмнө та хэдтэй би азтай гэдгээрээ юу хэлж байгаагаа тайлбарлаж хэлэх нь зөв болов гэж бодлоо. За азтай гэхлээр ямар нэг байдлаар одоо бүх зүйл цаанаасаа бүтэн буюу одоо ямар ч хичээл зүтгэлгүй байхад бүх юм болоод ийн гэсэн утга биш. За мэдээж юу гэдэг нь ядарн цуцсан дарамт байхгүй гэдэг ч юм уу тий. Бүх зүйл юм аясаараа болно гэдэг одоо утгыг огт илэрхийлээгүй. Харин эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шиг та одоо өөрөө хичээхэд бүх зүйл цаанаасаа одоо ийм дэмжлэгтэй байхаар за тэгээд юу гэдэг илүү одоо урагшлах, өөрчлөгдөх, шинжлэгдэх боломжтой нөхцөл байдлыг хэлж өгж байгаа. За тэр нь магадгүй одоо юу гэдэг нь бусдад одоо таны харагдах байдал, үнэлэгдэх байдал өөр хүмүүсээр хайраар одоо өөртөө итгэлээрч гэдэг юм уу те. За магадгүй боломжуудаар үгүй бол та өөрийнхөө одоо эрч хүч энергийг илүү олоод юм хийхэд бэлэн зэрэг байдлаар илэрч болно. За мэдээж бүх зурхай дээр байдаг шиг энэ маань мандалд ордороо хамгийн түрүүнд сонсох тусмаа илүү бодтой буюу танд одоо илүү их азыг дагуулна. За дараагаар нь нар, за дараагаар нь сараараа сонсгоо мартаоцай. За шинээр орж ирж байгаа хүмүүс маань 4-р сард юу тохиолдох талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэх юм бол 4-р сарын ерөнхий бичлэг гэсэн бичлэгийг үзээрэй. За тэнд болохоор илүү он сар өдөртөө энэ одоо 4-р сарын ерөнхий энерги болон гаригуудын хөдөлгөөнийг тайлбарлаж ярьсан байгаа. За та өөрийн ордонд хэрхэн нөлөөлөх талаар үзхийг хүсэх юм бол за 3 ордоор нь би бичлэгүүдийг маань салгаад хийсэн учраас та YouTube сувг руу маань ороод шалгаад үзээрэй. Аль алийг нь үзснээр 4-р сард юу тохиолдох талаар илүү дэлгэрэнгүй ойлгомжтой бодит төр зурагт авах боломжтой шүү. За мандалд ордоо мэдгүй хүмүүс байх юм бол би энэ баруун дэд буланд мандалд ордоо олох заавар бичлэг оруулаад өгье. За 4-р сартаа хамгийн азтай байх 4 ордны 4-р байранд хоньны ордныхан шалгарсан байна. За хоньны ордныхны хувьд маань маш их эрчим хүч энерги та хэдийн одоо ордон дээр хоримтлагдаж цугларсан гаригууд байршсан байгаа учраас ерөнхийдөө бол өөрийгөө бүхэлдэн шинжлэх боломжтой сар ирж байна. За энэ сар та хэд өөрийгөө одоо илүү олох, өөртөө итгэх байдал, бусдад одоо харагдах байдал, за амьдралын зөв чигээ олох, өөрийгөө бусдаас өмнө нэгт тавих. За тэгээд хувь хүний хувьд одоо илүү одоо ингээд бүх зүйлийг эхлүүлэх хиймээр санагдах боломжтой үерж байна. За тэгээ энэ хөө сар маань та хэдийг амьдралдаа одоо ингээд урагшлах буюу одоо бүх зүйлийг илүү цааш нь өөр төвшөнд аваачих. За өмнөх саруудад байсан шиг одоо ядарсан, цуцсан, за үгүй бол одоо хихт их зүйлийг тэгцэн юм шиг мэдрэмжүүд арилаад одоо илүү гоё сар болж өгч байна. За тэгээ сарын одоо төгсгөл хэсэг болоод ирэнгүүт одоо бүх энергиуд маань та хэдийн 2 дугаар гэрлөө буюу мөнгөний гэрлөө. За түүнээс гадна та хэдийн дуу хоолой хүргэж байгаа мессежүүд, за түүнээс гадна оюун ухаан бодол санаа зэрэглөө шилжиж байгаа учраас энэ таныг өөрийгөө үнэлэх бөгөөд өөрийнхөө төлөө юу ярих зэрэгтэй холбоотойгоор маш таатай сар болж өгч байна. За энэ сар та ерөнхийдөө өөртөө итгэх итгэл түрүү хэлсэнчлэн маш их нэмэгдэхээс гадна хувийн шин чанартай маш олон сонголтуудыг хийх боломжтой. За магадгүй өөрийнхөө зуршлыг одоо өөрчлөх, өөрийнхөө гадаад төрхөнд өөрчлөлт оруулах, дадал зуршил бөгөөд өөрийнхөө одоо үнэлдэг үнэлэмж зэрэгтэй холбоотой өөрчлөлт шинжилгүүдийг хийх боломжтой. За түүнээс гадна өөрийн тань энергийг сорж исэн, ядрааж цацаж исэн бүх зүйлийг одоо дуусгар болгоход аюу таатай байна. За тэгээ түрүү хэлсэнчлэн таны дуу хоолой илүү идэвхжиж өгж байгаа учраас сарын төгсгөл хэсэгт бусадтай харилцахдаа өөрийгөө илүү шулуун шударга илэрхийлэх, өөрийнхөө дуу хоолойг бусдад хүргэх түгээх зэрэгт таатай байна. За дараагийн буюу 3 дугаар байранд орсон орд маань Номын ордныхан байна. За Номын ордныхныг яагаад 3 дугаар байранд оруулсан бэ гэх юм бол 4-р сарын хувьд та хэдийн 5 дугаар гэр хамгийн их төвчөж өгж байгаа. За 5 дугаар гэр нь өөрөө цаанаасаа баяр баясгал одоо романс, бүтээлч байдал, бусдаас ирэх анхаарал, өөртөө итгэх итгэл, таашаал буюу одоо амьдралын аз жаргалыг илэрхийлж байдаг гэр байдаг. За ийм учраас та ерөнхийдөө бол цаанаасаа юу гэдэг амар ирч хүчтэй гялалзсан бусдын одоо хараанд өртсөн түүнээс одоо юу гэдэг баяр баясгал айгүй өндөртэй байхаар сар болж өгч байна.
За хэрвээ номын ордныхны манд хувьд амьдрал одоо ийм нэгэн хэвийн за тэгээд хүнд үгүй бол хит одоо ийм өдөр тутмын жижиг сажиг зүйлдээ илүү анхаарсан сарууд өнгөрч байсан бол дөрөвдүгээр сар нь таныг өө ийм учраас л би одоо ингээм амьдрал дуртай хайртай шүү дээ гэсэн мэдрэмжүүдийг одоо буцаж мэдрэх боломжтой сар болж өгөх нэ. За тэгээ сарын төгсгөл хэсэг болоод ирэнгүүт энерги нь та хэдийн 6 дугаар гэр буюу өдөр тутмын амьдрал ажил бөгөөд 7 дугаар гэр буюу харилцаа холбооны гэрлөө шилжих болно. За тэгэхээр магадгүй сарын ихэнх дунд хэсэгт одоо үүссэн байсан хин нэгэнд одоо татагдсан таталцал заагүй шохорхол нь магадгүй та хэдийн одоо өдөр тутмын амьдралын хэмнэлд илүү доктортой орж ирээд за магадгүй хосын харилцаа хүртэл эхлэх боломжтой болов уу. За тэгэхээр бусдаас илүү одоо ийм хосын романтик ийм анхаарал татах за түүнээс гадна нөгөө хүмүүстэйгээ одоо ийм илүү зугаатай холбоо үүсгэх өөрөө өөртөө итгэл нэмэгдэх таны одоо бүтээлч байдал зэргийн энерги ихсэх өндөрсөх бусдын анхааралд илүү өртөх за түүнээс гадна та өөрөө өөрийгөө хүртэл одоо илэрхийлэмж нэмэхээс гадна илүү сэтгэнмээр санагдах боломжтой ийм таатай сар өрнөх нэ. За дараагийн 4-р сард азтай одтой байх 2-р номерт орж байгаа орд маань Арслангийн ордныхан байх нь байна. За яагаад Арслангийн ордныхныг 2-р сонгосон бэ гэх юм бол 4-р сарын хувьд та хэдийн 9-р гэр буюу өсөлт хөгжил тэлэлт одоо өөрийгөө илүү боловсруулах за түүнээс гадна гадаад улс орн руу аялах сурах боломжууд за ертөнцийг үзэх үзэл бөгөөд одоо юу гэдэг өөрөөсөө илүү ийм том дүр зураг руу одоо шилжих хүсэх боломжтой үеийг илтгэж өгч байна. За энгийнээр бол ерөнхийдөө хүрээгээд хэлэхэд одоо хамгийн таатай гоё сар гэсэн үг. За тэгэхээр сарын төгсгөл хэсэгт түрүүний одоо 9-р гэр дээр байрласан энергиуд маань та хэдийн 10-р гэр бөгөөд 11-р гэр буюу ажил мэргэжил карьер бусдын нүдэнд харагдах байдал бөгөөд ирээдүйн зорилго за тэгээд нийгмийн хүрээлэл сүлжээ найз нөхөд зэргийн одоо гэрлөө шилжих болно. Ингэснээрээ ерөнхийдөө бол одоо энэ дарааллын хувьд та хэдэд боломж алсын хараа шинэ боломжууд орж ирээд ажил мэргэжлийн хувьд одоо илүү бусдын хараанд өртөх боломжууд ихсэх. За түүнээс гадна тэрний дараагаар одоо юу гэдэг нь танд айгүй илүү таатайгаар эргэх боломжтой холбоо үүсгэх. За үгүй бол ирээдүйн одоо нөгөө нэг чиглэлтэй нь одоо туслахуйц дэмжлэг болохуйц хүмүүс орж ирэх боломжтой. Буюу одоо иймэрхүү дараалттай гой сар болж өгч байна. За тэгэхээр ерөнхийдөө бол одоо энэ та өөрөө хэр том сэтгэж чадна тэр чинээгээрээ та одоо өөрөө өсч хөгжих, дэвших боломжтой. За тэгэхээр ямар нэг байдлаар та ийшээ гадаад улс орн руу аялах, за үгүй бол суралцах боломжууд нэгдэх, за үгүй бол таны амьдралыг өсгөж, өргөжүүлж, тэлж өгөх боломжтой ямар нэг зүйл одоо боломж орж ирээ та түүндээ болохоор тэр боломжийг одоо алдалгүй хатгаж авах. За түүнээс гадна бусдын одоо хараанд олон нийтийн одоо хараанд магадгүй удирдах албан тушаал ажил мэргэжлийн хувьд илүү боломжууд нэгдэх. За түүнээс гадна одоо хийсэн ажлынхаа одоо үр дүнг илүү хүртэх, үр дүндээ сайшаагдах, магтуулах. За тэгээд амьдрал таныг хаашаа чиглүүлээд байгаа илүү том дүр зураг чиглэлийг харах боломжтой. Гой сар ирж байна. За тэгэхээр хамгийн одоо азтай байх 1-р байранд орсон орд маань Эхрийн ордныхан байна. Баяр хүргэе. За яагаад Эхрийн ордныхан одоо 1-р байранд орчих вэ гэх юм бол энэхүү сар маань эхлэхдээ та хэдийн 11-р гэр буюу урт удаан хугацааны зорилтууд за түүнээс гадна таны найз нөхөд нийгмийн хүрээлэл болон одоо таны бүтээх гэж байгаа амьдралыг тань илэрхийлж байгаа одоо гэр дээр бүх энерги хуримтлагдаж байна. За энэ нь ерөнхийдөө бол дангаараа өөрөө маш их зүйлийг илэрхийлж байгаа. За гэхдээ сарын төгсгөл хэсэг болонгууд цугар болон Уранус гаригууд маань та хэдийн 1-р гэр дээр ч гэсэн орж ирж төвтүүлж өгч байгаа. За энэ нь юу гэсэн үг гэх юм бол 4-р сар маань зөвхөн таны одоо ирээдүйн боломжуудыг нээж өгөөд танд илүү тодорхой болгож өгнө гэхээсээ гадна та өөрөө бүхэлдээ одоо хувь хүнийхээ үүднээс өөрчлөгдөж шинжлэгдэж байгаа. За ингэснээрээ 4-р сарын хувьд Эхрийн ордныхны манд хувьд ирээдүйн урт хугацааны чиглэл зорилго нь өөрчлөгдөх. За магадгүй контент хийдэг байлаа гэж бодоход үзэгчд болоо одоо нийгмийн хүрээллийн хувьд өсөж тэлэх. За түүнээс гадна цаанаасаа одоо зөв хүмүүстэйгээ уулзах боломжтой болохоос гадна зөв хүмүүстэйгээ хамтрах. За нийгмийн хүрээллээсээ илүү тусалцаа дэмжлэг авах. Урт удаан хугацааны зорилго
илүү тодорхой болох. За сарын төгсгөл хэсэг болоход та өөрийнхөө илүү ийм бусдыг соромжин мэд татдаг, бусдын анхаарлыг өөртөө татаж чаддаг бөгөөд илүү сонирхолтой хувилбар болсон байх болов уу? За тэгэхээр энэхүү сар маань ихрийн ордныхны хувьд зөв хүмүүс зөв цагтаа бөгөөд таны одоо цоо шинэ хувилбартай уулзах сайхан мөчийг бүрдүүлж өгнө. За энэхүү 4-р сарыг илүү өөртөө сайхан таатай байдлаар одоо бүх зүйлийг нь одоо өөртөө шимтэй байдлаар ашиглахын тулд та хэд маань хэд олон хүмүүстэй үгүй бол хэд олон төлөвлөгөөнд үгүй бол хэд олон боломж руу сарах гэхээсээ илүү аль болох нэг зүйлийг барьж авахыг хичээгээрэй. За тэгэхээр орж ирсэн боломж бүрийг одоо алдахгүй авна гэхээсээ илүүтэйгээр та өөрөө хэн болж байгаа вэ? Ямар зорилго чиглэл тавьсан бilé? Тэрнийхээ төлөө тууштай цөөн зүйлийн араас байх тусмаа таны нэрийг сарнихгүй илүү танд ашигтай байх болно шүү. За тэгэхээр дараагаар нь хамгийн сүүлд тусгай байранд орсон 2 ордыг дурдж өгье. За үхрийн орд. Үхрийн ордны хувьд 4-р сарын төгсгөл хэсэг болоод ирэхэд та хэдийн хувьд цаанаасаа одоо хувь хүний үүднээс бусдыг соромжон мэд татах, за мөнгө хөрөнгөтэй холбоотой сэдвүүд илүү хөндөгдөж өгөөд өөрчлөлт шилжилтүүд орох болно. За хамгийн сүүлд нь гэх юм бол тусгай байранд орсон хумхын ордынх нь байгаа. За хумхын ордны хувьд 4-р сарыг одоо бусадтай илүү эмх зэгцтэй, за тэгээд өөрийнхөө үзэл бодол санааг зөв байдлаар бусадтай хуваалцсан, за гэр оронд нь өөрчлөлт гарсан бөгөөд сарын төгсгөл хэсэг болоод ирэхэд бүтээлч байдал нь илүү нэмэгдэх болно. За хэрвээ энэ 4 орд бөгөөд тусгай байрны ордуудад таны орд ороогүй бол 4-р сар нь таны хувьд одоо ийм муухай сар болно гэсэн үг огт биш шүү. Харин эсвэргээрээ энэ бүх зүйл одоо гадна ил байдалд харагдана гэхээсээ илүү танд одоо дотор сэтгэл хөдлөл магадгүй өөр салбаруудад хүсэлт хөгжил өөрчлөлтүүд илрэх боломжтой. За тэгэхээр сонгосон 4 орд маань гаригуудын шилжилт хөдөлгөөн, за тэгээд маш өөр шалтгаануудаар сонгогдсон байгаа. За тэгээд дахин сануулж хэлье. Азтай гэдэг маань одоо ямар нэг байдлаар бүх зүйл таны хаалган дээр зүгээр байж байхдаа нь ороод ирнэ гэсэн үг биш. Ажил хийвэл ам тосдно гэдэг шиг та өөрөө хөдөлмөрлөх тусмаа таны боломж одоо сайхан бүх зүйл танд одоо илүү их ирэх боломжтой. За тэгэхээр энэ дурдгцсан ордууд маань энэ тухайн энергийг илүү зөв ашиглаарай гэж зөвлөе. За хэрхэн зөв ашиглах талаар 4-р сарын ерөнхий энерги буюу одоо өдөр тутмыг тайлбарласан, гаригуудын шилжилт хөдөлгөөнийг тайлбарласан бичлэг болон таны одоо 4-р сарын ордны бичлэгүүдийг үзээрэй. За таны орд энэ бичлэг дээр дурдгдсан уу? Дурдгдсан бол доор комент бичиж надтай хуваалцаарай. Бичлэг маань таалагдсан бол лайк дарахаа мартаоцай. Гариг хэрэгслийн хөдөлгөөн болон астрологийн амьдралдаа хэрхэн ашиглах, за энэ шиг бичлэгүүдийг илүү их үзхийг хүсэх юм бол сувагтаа subscribe дарахаа мартаоцай. Өөрийн хувийн зурхай болон гариг хэрэгслийн хөдөлгөөн шилжилтүүд танд хэрхэн нөлөөлөх талаар уншлага авахыг хүсэх юм бол бичлэгний доорх тайлбар хэсэгт байгаа Facebook пэйж болон Instagram хуудасаар маань надтай холбогдоорой. 4-р сард бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.